Зүү үзэмшин нутгийн Харгав нүүдэл соёл аймхан жуулчлалын цэг дээр 2 дахь жилдээ ирсэн хүрэлцэгтэй хандхад уулзсан. Сайн байна уу? Өнөөдөр ирэхэд таны бас наадам хийсэн. Тэгээ бас анхны өнөө жилийн аяллаа багаанд тосч ийн гэж байна. Тий, анхны хүмүүстэй зориулаад 93 наадмын хөтөлбөрөөнөө одоо жуулчдаа зориулаад хийсэн юм аа. Хүчит бүх 64 барилдсан. За хурдан морь 20-од морь чиглэсэн. Тэгээ сур харваанд бол бас арга бараа хүмүүс оролцсон. Өнөө дараа баг хаанхын жуулчид галтай байна уу? За манай хамаг анхны жуулчлалт маань болохоор Шанхай хотоос голдуу ирсэн. Тэгээ эргээд Ухаан, Шангаас Нэднэн бас танахыг ирээ сурвалжилж исэн. Тий. Өнөө жил Нэднэнтэйгээ ямар өөр болсон шинжилт хийсэн талууд байна уу? За уг нь бол голдуу хүүхдүүд зориулж хийжсэн бол өнөө жилээс одоо морь унах баг эргээд томчуулын баг тэгээд бас өдөр хоногийн хувьд бас 7 өдрийн баг гэх зэрэгээр өөрчлөлт гарсан. Уул нь бол таны дандаа өмнөд орны хүмүүс Тий. жуулчдын илүү тосдог. Одоо бас ингээд орон нутгийн хүмүүсээс тосч эхэлж байна. Тий өнөө жилээс бол одоо тосч эхэлж байна. Бээжингийн компанитай хамтарч ажилдаг болоо Тий манайх чинь болохоор Бээжингийн жуулчлалын компанитай одоо хамтраад тий 17 оноос эхлээд одоо болтол хамтарч байна. энэ компанийн танайд одоо ингээд жуулчид холбогдож татчих. өгөөд Тий. Одоо болтол тэгж байна. Одоо бид ч гэсэн одоо өөрөөдөө бас хүмүүс татаж чадах хэмжээтэй болцсон. би нэг төр Шангангийн хүүхдтэй ярьсан. Өнөө даны багын. Тэр бол бүр ахаад ирнэ. 你叫什么名字呀？我叫黄景行，几岁啦？ 7岁，从哪里来的？香港，那你这次是第一次来到草原吗？是很开心，看到银河系，哇，那你还会再来草原吗？ Ухааны ээж хүү хоёр бас бүр юу гэж нэгсэр энд ирээд Монгол хүмүүний зүгээр ингээд байж байгаа байдал нь гоё мөртлөө сэтгэл нь илүү гоё байна гэж ярьж исэн. 如果打分的话，100分，你们打多少分？我觉得我应该打120分，因为我所多的那很多东西是我们原来缺失的，你到这里来才有这样的氛围让你去寻找，并且体验它不是表面上的东西，他们是刻在骨子的那种文化的传承，他们能保留，我觉得很了不起，很尊重他们，应该学习他们。对，就是他们对心灵上的美很。干净，对，他们眼睛和心灵都是很干净的。然后他们对孩子的教育态度是我们要学习的，就是不要太精细的握在手里面，要把孩子丢过来，家长不要跟过来最好。 За энэ удааны хүмүүс бас мань урд иржсэн хүмүүстэй адилхан тэгээ нүүдэл соёл өхвэгалаа татгцсан хүмүүс байсан. 17 оноос аваад жил болгон одоо хижгийн үед хэдэн жил асуултсан тийм үү? Тий ижгийн үед л одоо хийж даагүй. Гүүл 17 оноос Бүгд хийжсэн. Тий жууны 7-8 сартаа. тэгэд хуучин иржсэн жуулчид ахантаа ингээд 2 дахь удаага ирж гин үү? 2 дахь удаа гэхгүй бүр 5-аас 6 удаа бүр 7 удаа ирсэн хүмүүсээс байна. Хүүхдүүд ээж аауд нас сэтгэл ханамжтай хүүхдүүд Тий. нас дуртай юм байна. Тий одоо энд ирсэн хүмүүс болохоор хамгийн олон ярьдаг нэг хөдөлгөөн нь бол морь унах. Морь унах амар дуртай. Тэгээд бол бас өнөө жилээс гайлна өдөр болгон морь унах нэг хичээлүүдийг бас гаргасан. Тэгээс үүний дотроос олон удаа ирдэг хүмүүсийн хувьд л одоо хамгийн гол нь их байгалийн гой үжимжид татагтаа бүр энэ дэрвэл тэгээд сэтгэл санаа гой тайван болдог. Тийм мэдрэмжээсээ болоо ирдэг. Тийм өчтөрөөс бүр од харлаа гэдээ бүгд Тий. баяртай байсан. Мөн одны хичээлж гэсэн бүн тусгай багшчлаад оруулах болохоор бүр дуртай. За өнөө жил Нэдэнтэй адилхан бол бие угаадаг өрөөгөө ингэ шинчилсэн байна. Тий. Хотын хүмүүс чинь одоо хөдөө ирвэл одоо нэгдүгээр шаардлага нь бие угаах Тий, болоод тий. зорилон тийм ээ. Тий. Одоо онцгойл нь одоо өмнөд орноос ирсэн манай жуулчд маань өдөр болгон бие угаах тийм дадгалтай болсон. Тэр усод энд ирсэн ч гэсэн тэр дадгалаасаа болоод угаах тийм шаардлагатай. Тэгээ өнөө жил тусгайл нь одоо бие угаах өрөөгөө шинчил хийсэн. Одоо мөн жорлонгоо бас их угаалд ээлтэйгээр тэгж засалд оруулсан. Өнөө жилийн хамгийн анхны баг ирсэн байна. Энэ багынхан хижээ босчих юм. Энэ багийнхан яг маргааш 18 өдөр хүчин. Тэгээ залгаад өнөө жил хэдий багууд тогтцоод байна. Одоо энэ багаа гаргуул 7 баг байна. Бараг хэдий болтол үргэлж илнэ гэсэн үг. 8 сарын 28 болтол үргэлж байна. Тэгээ одоо ирэх чигээ тэр багууд бол мөн олонхын өмнөд орны Тийм жуулчид. бүгд өмнөд орны. За ингээд та бүхэн маань Шилэнгол аймгийн Зүү Зэмчин гошууны
хар гав нүүдэл соёл ямархайн зөвлөлийн газарт тавтай морилно.